За тэгээ халдварын сэжигтэй өвчтэй. Халдварын сэжигтэй гэдэг бол өвчтэй дулаах хэрэгтэй байна. За ингээ халдварын сэжигтэй гэсэн өвчтийг тусгаарлана. Энэ хэсэг маань бол ингээ халдвартай бүс болчихж байгаа. Энийг бол ингээ тусгаарлсан өрөө болж байгаа. За энэ хэсэгт ямар үйл ажиллагаа явагдах вэ гэхээр эрдэнэ албартын мэргэжилтэн маань өөрөө нэгдүгээр хайрлагч болсон. Хамгаалтын хувцсгүй өрцөн учраас за энэ хүмүүс маань энэ хэсэгт энэ хэсэгт маск өмсөд 1-2 дугаар хайрлагчийг тусгаарлана. Нэгдүгээр хайрлагч. За нэгдүгээр хайрлагч жолооч болон ар гэр байгаа. Мөн төрөний юмч байж байгаа. За тэгэхээр энэ гурван хүнийг энэ тусгаарлана. Нэгдүгээр хайрлагчийг 2 дугаар хайрлагч. 2 дугаар хайрлагч нь бол энэ үйлчлүүлэгчээс үйлчлүүлэгч доо. Эдгээрийг картын өрөөнд нь оруулаад тусгаарлаад мөн ийм нэр масыг зүйлээр тусгаарласан байна. За мөн эрдэнэ албартын мэргэжилтэн маань сая утсаар шуурхай зохицуулалтын баг руу утсаар ирсэн байгаа. Баг бол таанууд халдвар судлаач, аюулгүй халдварлуудын алба, за тэгээ харуул хамгаалтын албан гэж шам усыг тогтооход үйл ажиллагааг зохион байгуулах байна. Эмнэлгийн хамшиг көсгийн үйл ажиллагаа хятадыг зохион байгуулж байгаа. Та одоо үзлэгийн өрөөнд буюу тусгаарласан өрөөнд байж байгаа. За энэ өрөөнд өвчтөнд тусламжийг үзүүлэн халдварын сэжигтэй өвчтөнд амь нас тэнцсэн тохиолдол байх юм бол энэ амьсгалын авсаад за тэгээ хүчил төрөгч амин үзүүлэлтийг хянах монитор за яалтаа тусламжийн ширээ гэдэг энэ бүх зүйлүүд бол энд байж байгаа. Үүнээс гадна энд халдварын